сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны давгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцлага болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 14-ний 5 гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундран ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Hike Vision мөн Minu Boss хамтран ажиллаж байна. Ийхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 189 дахь дугаар хүргээд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа хэлээд өгөө. Ami@mjl radio.com руу та мэйлээр цагтлаа илгээж болох нь. За манай нэг бол аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхээ CSS рүү нөрөхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дарж ороод цагтлуудаа илгээж болох юм. За хэрэгцээ та холоос одоо гараараа цагтл бичээд илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтайн 5 дугаар гудамж 34 дугаар барилгаа 6 давхар дэлхийн монголчуудын MJL радио хэм хаягдлын явуулаарай. За нээлттэй ярилцлага болон нэмэх 21 тохиргоотой байдаг учраас сонсогчд маань нэвтрүүлгээ сонсохоор бол томчуудын шууд ингэж яагаад YouTube-ээс нөхөд сонсоорой. За цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо нэг зүйлийг бас хэлчихье гэж бодлоо. За 6 сарын сүүл хүртэл цагтлууд хүлээж аавна. Тэрнээс хойш ер нь цагтл хүлээж авах боломжгүй болж байгаа учраас тэрнээс өмнө хэрвээ та цагтл явуулсан та нэг захиа бичэндээ гэж бодсон байгаа бол амжаад ингэ бичээрэй. Тэгээд 7 сарын ихээс ер нь цагтлуудыг авахгүй тэгээд 6 сарын сүүл хүртэл авах нь уу, ирсэн цагтлуудыг уншаад бараг болох нь уу. Тэгээд дахиж ер нь цагтлууд авахгүй болохоор та цагтлуудаа бичээрэй. Ирээ бодож байгаа бол тийм ээ. За нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Өнөөдөр шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй бас нээлттэй холбогдоорой. Сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Намайг Ис гэдэг 30 гарсан эмэгтэй л дээ. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч. Би одоо нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. Хүнтэй суугаад 10 жил болж байна. Нөхөр маань миний анхны үерхэлэлд бид хоёр 18 настайгаас л үерхэж эхэлсэн. Ойр үед бэлгийн харилцаа тал дээр нэг л сэтгэл хангалуун биш байх боллоо. Учир нь гэвэл нөхөр арай л хурдан дурханаад ах шиг юм. Байх юм. Дуусаад л цаашаа хараад л унтчихна. Дотн харьцаанд 7 хоногтой 2 удаа л орно. Ихэвчлэн нөхөр маань 5 минутч болоогүй юу тавьчихдаг. Би энэ тал дээр туршлагагүй байгаа болохоор намайг чамлаад ингэж хурдан хийгээд тавиад байгаа юм болов. Тэгээд гомдлохоор би организм дийлэхгүй байна л гэх юм. Манай нөхөр тиймч тархан биш л дээ. Баг зэргийн л гүзээтэй. Гэтэл би дор хаяж 3 хийгээд галзуу баймаар байх юм. Өдөөд оролдохоор тэгээд унтмаар байна гэд зүгээр л унтаад өгчнө. Сэрийгээд хийх гэхээр өмнөхөөсөө 7 дор ямар ч оршилгүй хийгээд 2 минут болвол их юм болно. Эсвэл энэ бэлгийн сулрал юм болов. Урдан тавьдаг бас дахиж босох гэж аймаар уддаг. За ихэнхдээ бол босхгүй дээ. Дахиад хийгээд өдөхөр чи хитрхийг халуухан болохоор би хурдан дурханаад байна л гэх юм. Өмнө нь бол ханаад цадхаа мэдэхгүй л байдаг байсан. Эсвэл үнэхээр надад асуудал байгаад байна уу? Ийм асуудлыг яаж шийддэг юм бэ? Ийм асуудалтай байсан бас шийдэлд хүрч чадсан ирчүүд бүсгүүчүүд байвал зөвлөгөө өгөөрэй гэсэн байна. За ингээд ерөнхийдөө сэдвээ сонссон баг тийм ээ. Тэгэхээр манайхан холбогдоод зөвлөгөө өгөөрэй. Хурдан дурханаад байгаа шалтгаанууд юу юм бэ? Манай ирчүүд манай байл тийм ээ. Ямар тохиолдолд хурдан дурханаад байдгийг. Эхлээд нь бол зүгээр хэсэг байсан гинэ. Гэр бүлийн хосуудын хувьд бол одоо 30 гарч байгаа. Дөнгөж ийм залуу гэр бүл юм байна. Тэгээд 10 жилийн туршид хамтдаа амьдарч байгаа гэж тэгж байна. За тэгээд одоо сүүлийн үед бол бэлгийн харилцаа холдоод 7 хоногтой нэг 2 байвал байна, байхгүй бол байхгүй. Тэгээд ойролцоогоор минут нь үргэлжлэхээр нэг 2 минутаас хэтрэхгүй л байгаад байна. Энийг ямар шалтгаанаас болдгийм бэ? Эрчүүд маань мэдчихвэл бас холбогдоод хэлээд өгөөрэй. За дээрээс нь бүсгүйчүүд маань нэг иймэрхүү байдалтай байсан уу? Энийг шийдэж чадсан уу, тийм ээ? Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлттэй орхилоо. Тэгээд мэдээж хэрэг сонсогч маань сонсож байгаа учраас тэгээд ер нь бодит амьдралын туршлага гэдэг юм чинь хүмүүст хүрэхтэй арай илүү хүрээд идэг юм болов. Тийм учраас зөвлөгөө өгөөч хийгээд захиа бичдэг болов гэж бодож байна. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Тэнийг иймэрхүү цагтал өмнө нэг бас яригдчих ийм асуудал яригдчихсэн санагдаад ах юм. Тэгээд жингээс болдог гэдэг тэгжээс шиг басан. Гэтэ энэ
сонсогчийн нөхрийн хувьд болохоор тийм актер жинтэй биш баг зэргийн гүцээ бол байгаа л гэлж чинь. За эхний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байна сонсогч. Арай мэнд. За та төр рүү уцаа барьж байгаарэ гэдэг шиг. За. Байна уу? Байна уу? Сонсогч холбогдсон байна. За утас насрлаа та дахиад залгаарай. Энд маань утасных нь за дахиад дугаар ярьлаа. 77 77 38 83 руу залгаарай. Та нөгөө дугаар руу залгавал таны дуу хоолой өөрчлөгдөхгүй шүү. За, байна уу? Байна уу чим төргий? Байна. Байцаагаараа шин салгацгаая. Харин таны дуу хоолойг өөрчлөхгүй л амхинд. Та нөгөө дугаар руу залгаад байна. Байна таныг сонсч байна. Байна уу? Сонсч байна уу? Сонсч байна уу? Байна. Байна. Миний яриа сонсогдохгүй юм бах та. Байна. Хөтлөж байна. Өөр юм алдахгүй яалцсан. За яасан болоо ахаа залгаараа. Би таныг бол сонсоод байгаа шүү. Миний хоолойг сонсохгүй байгаа юм болоо. За манайхан хоолоо энтер яриа мараа зүгээр сонсогч юу нөө комент өчөд өгөөрэй. Яасан болоо. Хөлн зүгээр байдаг да. Сонсогч маань сонсохгүй ясаар хагаад тахасалж ах шиг болох юм. За харъя. Ажлын ачаалал стресс нойрноос болж хямарч байж магадгүй л маа гэж байна. Байна уу сонсогч холбогдсон байна. Байна. Чим төргий? Байна. Таныг сонсож байна. Чим төргий? За миний дуу. Байна. Сонсогч таныг сонсож шүү. Байна. Би бол нь байгаа да. За яасан болоо. Дуу болохгүй ах шиг байна. Таны за тийм ах шиг байна. Та миний яриа танд сонсогдохгүй байна уу? Сонсогдохгүй л байгаа хта тий. Зүгээр ан гэх юм. Манайхан бичээд өгөөрэй. Сонсогдохгүй байна. Та радиогоор сонсоод байна уу? Одоо. Тий, радиогоор зөөлөд сонсохоор сонсож байна. Уцаар миний яриа сонсогдохгүй юм тий. Одоо болж ах шиг байна. Одоо зүгээр байна уу? Тийм байна. За. За та холбогдсон байна. Орой минь төргий. Орой минь. Яасан болдоо л гэж бодлоо. За сэдв сонссон тийм ээ хоёлаа. Сонссон. За ирчүүдийн хурдан дур ханаад байгаа шалтгаан юунаас сууж болох вэ? Ер нь одоо тэгээд ихтэй үуч нэг өөр хүнтэй эсвэл өмнө унтж байгаагүй хүнтэй эсвэл ингээд нэлийн хүсэж байгаа хийж байгаа хүнтэйгээ хийхээр амархан тэгээд дураах тавих тохиолдол айгүй илүү байдаг гэсэн л дээ. Их нэртэйгээ гэдэг нь бас сони. Анханасаа тийм байсан болоо. Анханасаа тийм байгаагүй гинэ. Анханасаа тийм байгаагүй байж байгаа тийм болно гэдэг нь одоо айгүй сонирхолтой л. Харин тэрийг л сонирхолтой ч байх гэдэг. Тэрийг тань юм байна. Ер нь танд бол тийм тохиолдож байгаагүй юм тий. Анхандаа бол одоо хүүхэд байхдаа хэлээшин дөнгөж залуу байхдаа бол бас тийм хурдан дур тавих тохиолдол нэлийн гардаг л байсан хэрэгтэй. Тэгээд ер нь удаан хийгээд ирэхээр ч тэгээд хэвчтэйгээ хийхээр тэгж хурдан дур тавих асуудал байхгүй болчихсон байлээ л дээ. Илүү бол нь уддаг гэж үү? Тийм илүү удаан хийгээд ер нь бүр сүүлрээ бас тэгж тавих гэж нэлээ бас хүчин жармал ордог болчихсон шүү дээ. Гэтэл энэ болохоор эсэргээрээ л болчиход байна л та. Гэхдээ одоо ингээд хайрын тохиолдолд ч гэдэг юм уу ямар нэг байдлаар өөр хүнтэй ингээд арай илүү юм гоё нөхцөл байдалд юу нэр арай өөр хүнтэй хийхэд бол бас тийм хурдан тавих гадаг тохиолдол гарна. Одоо юу гэдэг юм. Ер нь ихтэй нэг тийм байдаг гэж уншиж байхаар гэдэг ч юм уу тий. Хитэх дурлал. Одоо өөр хүнтэй өмнө хийж байгаагүй эсвэл тийм айгүй гоё
ямар ч юм арай л өөр нөхцөл байдал хийхээр өөр үнтэй хийхээр тэгж хурдан тавих тохиолдол ихтэй үндлийн байдал гэж уншчихлаа л та. Таны хувьд бол ерөөсө тохиолдож байгаагүй бахан тийм ээ. Миний харин одоо их нэртэйгээ бол тийм асуудал байхгүй сонь. Тэгээд өөр үнтэй бол хийхэд бас тийм тохиолдол гарч ирсэн. Тийм. Одоо ч гэсэн ер нь бас заримдаа гардаг шүү дээ. Одоо ч гэсэн гэхээр өөр хүнтэй та бүлийн ярилцаанд орсон гэсэн үг юм уу тий? Тий, өөр хүнтэй ингээд одоо хийхээр тийм байна. Гэтэ бас нэг хийхгүй жоохон удаж байгаад хийхээр бас тийм тохиолдол нэгэн гардаг шүү дээ. Тэгэхээр холдоод ирэхээр тийм ээ. Тийм. За ойлголоо. Баярлалаа танд. За. Арга сайхан өнгөрүүлээрэй. Тэгэхээр энэ талынхан тийм ээ. Мэдчихсэн. Би нэг тийм байдалд орж исэн. Тэгсэн чинь тэрнээсээ олцсон байсан юм билээ. Ер нь тэрийг үзүүлвэл зүгээр юм билээ гэдэг ч юм уу. Яг тийм туршлагатай яг энэ сэдв дээр тулж исэн хүмүүс орж ирээ зөвлөгөө өгвөл бас их баярлалаа шүү. За дараагийн сонсогч байна уу? За холбогдсон байх сонсогч радио хамтраагаад өгөөрэй. Байна. Байна. Чим дүргээ? Байна. Сонсогч таныг сонсож байна. Миний яриа сонсогч байна уу? Амар бүтгэн сонсогч. Бүтгэн сонсогч байна. Байна. Таныг сонсож байна. Миний утас багш яа бүтгэн. Би сая зөв зүгээр ярьсан дагуулна. Утсандаа байна гэж байдгийн болоо. За ямар ч байсан зарим нэг утсанд нь болоо, зарим нэг утсанд нь болохгүй ингэж байх уу. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна HiQuition-ыг танилцуулъя. За HiQuition-ыг бол хяналтын камер гэдгээр нь хүмүүс илүү их мэддэг юм билээ. Тэгэхээр энэ зүгээр нэг хяналтын камер бол биш ээ. HiQuition бол дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл байгаа. Яагаад дэлхийд хэрэгүүлдэг юм бэ гэхээр HiQuition нийт ажилчдын одоо талаас илүү хувь нь R&D буюу инженерүүд байдаг юм байна. За тэгээд тэд өдөр бүр бүтээгдэхүүнээ улам ухаалаг найдвартай хамгаалцаатай болгох тал дээр ажилладаг. Тэгэхээр BCT компани Монголд аль биесний борлуулагчаар 10 дахь жилдээ тасралтгүй ажилласаар ирсэн гэсэн. За яагаад аюулгүй байдлын цогц шийдэл гэж хэлээд байгаа юм гэхээр жишээ нь хяналтын камер байна. За энэ жишээ нь гэртээ өвчтөе хүмүүстэй асран хамгаалах шаардлагатай хүмүүстэй бага насны хүүхдүүдтэй бол гэрийн камер тавьдаг штеп. Гэтэл энэ дотроо маш олон төрөл юм билээ. Хөдөлгөөн мэдэрдэг, утаа мэдэрдэг. За тэгээд гадны аюулгүй байдал мэдрэхээс ахвала зөндөө тэгээд домофон байна, галын тохиолдол байна, хулгаан тохиолдол гээд бүгд нэг аппликейшнаас та гар утаснасаа хянаад ингээ явчихна. За зөвхөн хянаад ингээ явахгүй урьдчилан сэргийлэх нэгдсэн хамгаалалт болж өгнө. Жишээ нь хуурай бизнес сэргийлдэг хүмүүс бол одоо лангуугаа харж хандхад хүртэл хэрэгтэй юм билээ. Таны утсанд одоо ямар нэг аюул илрэнгүй шууд тохиол ирнэ. Тэгээ утсаараа холбогдоод камераараа ингээд шууд ярьж болдго юм билээ. Тэгэхээр HiQuition Mongolia аюулгүй байдлаа цогц шийдлэр хамтран ажиллаж байгаа гэсэн. За даваа талаас нь дурдвал дэлхийн номер 1 аюулгүй байдлын брэнд байна, найдвартай ажиллагаа, баталгаатай систем буюу за экстрим хасах 40-оос нэмэх 60 Цельсийн нөхцөлд ч гэсэн доктортой ажиллаад ингээд явчихна. Монголын цаг урт бол маш тохирсон гэсэн үг. За цогц шийдэл санал болгодог буюу гэртээ та яг юу тавихаа мэдэхгүй байгаа бол зөвлөгөө аваад танд ингээд санал болгох юм билээ. Камер, домофон, хулгаан тохиолдол, галын мэдрэгч гээд бүх төхөөрөмжийг бүгдийг нэг дураас авах боломжтой. Нэг аппликейшнаар бүгдийг өдөрт чинь за ухаалаг хиймэл оюун суурилсан буюу хөдөлгөөн, дүрс царай таних энэ бол үнэхээр супер юм билээ. Одоо нэг бүрсийгээд авахгүй маш сайн харагдана гэсэн. За мэргэжлийн дистрибьютор аль биесний үйлчлэгээтэй буюу буугазан боц хаягтай борлуулалтын дараах үйлчлэгээг гэсэн танд ерөөхдөө үзүүлээд ингээ явчихна. Нийтийн болон хувийн хэрэгцээнд тун тохиромжтой. За гэр офис дэлгүүр сургууль имлэг гээд хаана л бол хаана ашиглах зориулагдсан хэрэглэхэд хялбар ойлгомжтой. За Монголд хэрэглэгчдийн сэтгэл ханамжлал маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр хаягийн хувьд компьютер ланд төвийн баруун талд нь 28 дугаар байранд HiQuition центр байгаа. За мөн компьютер ланд 103 салбар нь болохоор өглөө 10-аас 17:30 хүртэл ажилладаг юм байна. Компьютер ланд 201 салбар нь мөн адил 10-аас 17:30 хүртэл ажилладаг байна. Холбогдох утасны дугаар нь 75 76 77 75 76 76 77 гэсэн дугаар байна. За тэгээд сошиал хаяг нь болохоор Best Computers гэдэг яхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан. Ирээдүйд таныг дагуулна HiQuition байлаа. Шаантайгаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Чаг харны гайхаад байна. За эрүүл мэндийн талаас нэмчээс зөвлөгөө авсан дээр юм болов да гэж дараагийн сонсогч байна. Банаа сонсогч холбогдсон байна. Манай байна. Чим төргий?
тийм. За ойлоо сэдвээ сонстон тийм ээ. Сонсож. Тэр хортон дор тавилт гэдэг байна. Ирэн тэгээд яхан бэлгийн сасралд ороод гэж яах. Яагаад Сулралд ороод бэлгийн сулрал гэж үү? Тэ 30 гараад бэлгийн сулрал болох уу? ер нь 30 дөнгөж гараад нэг 31 2 дээр үл яг хортон тавиад байт юм л. За. Тэгээд сүүлдээ зөөр болчихсон байл. Тэгэхээр нэг ийм үе байгаад байна уу? Үе байдаг шиг байлаа. Тэгэхээр үе байгаад байдаг шиг байлаа. Зөв. Тэгэхээр нэг 30 гараад хэд орчим жил үргэлжлэх юм? Гүн ганц 2 зэнэг 2 жил хэрэгтэл болт юм л дээ. Ер нь 30 гараад 2 жил хэрэг Тэний 31 2 дээр үл ирнэ дээр. Хортон 2 3 хөдөл тавьчихад байсан. Тэгээд эргээд хийм болчихно. Зүг үү? Тэгээ эргээ хийм болчихсон. Энэ нь одоо тэгээд тэр наснаасаа болоод ин гэсэн үг үү? Ер нь тэр насан дээр тэр нэг тэгтгэн шиг нэг ихтэй хүн. Онцлог юм бах та. Тийм шиг л би нэ. Бас тэгээд эргээ зөөр болчихсон. Бас үнэ та бас тэгэхээр тэгжсэн гэсэн үг үү? Тэгжлээсэн надад. Энэ нь одоо тэгээд жоохон одоо бүх ирчүүдийг хамаарад байна уу? Хэсэг бүлэг хүмүүст бас хамааралтай байна уу? Үгүй юу. Тийм байдаг ба. Маас нь тийм байгаад байна тий. Ер нь тийм. Тэгэл тийм гэд доорч ирсэн. Өөр хүмүүсээс сонсч ирсэн юм байна тийм ээ. Өөр сонсож ирсэн. Тийм байна. Тийм үедэр нэг хортон тавиад гэдэг. Тэгээд сүлтээ зүгээр болчиход байдаг. Зүгээр болчихсон юм. Тэр үедээ өөрөөр нь яхан ихнэр хүнийг л дээр ангаргаад амир юм гэлээ тий. Байрлалаас болох нь тийм ээ. Тийм. Ер нь ихнэр хүн дээр гарч ивэл ихтэй хүн шотан тавьдаг. Тэр байрлалаас бол хурдан дур ханах баг. Тийм байна. Бас байрлалаас шалтгаалж байгаа юм байна тий. За байрлал. Тэгээд яндаа тэгэхээр чигтээ хурдан тавиад идэг болж. Тийм ер нь тэгээд содрол их хурдан тавиад. Энд дэр насны юу ахтаа. Тийм байна. Бас их сонио үнцэг байрлалаа танд. Тэгээд зүгээр чи тоо. Баярлалаа сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй. За. Энд бас нэг юм сонио онцог гарч ирлээ. Ер нь 30 гараад 31-ээс 32 наснда ирчүүд нэг хэсэгтээ хурдан дур ханчих гад байдаг. Тэгээд эргээд зүгээр болдог гэдгийг чинь мэдгүй сонсч байгаагүй юм. Тэгээд яг тийм үгүй юу манай ирчүүд мал хэлэх байх тийм ээ. Дараагийн сонсогч байна уу? Цаавцсан тасарлаа эфирийн шуудаас 77 77 38 87 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За яг энийг хэлсэстэ ирчүүд маань сайн мэдж байгаа бах та. Тэг үнэхээр тэр насд нөлөөлдөг юм уу? Байрлал нөлөөлдөг юм уу? Яадаг юм бол тоо. Дараагийн сонсогч байна уу? Байна. Байна чим төрхий. Байна. Байна таныг сонсож байна. Энэ яриач айгуу сонсож байна шүү. Та спикерээ унтраагаад өгөөрэй. За. За тэгэхээр зүгээр болчих واخа. Гайгүй наа. Яг гоо. За сэтгэл чимэндээ. За ирчүүдийн хурдан дур ханах шалтгаан юу вэ? За миний бодлоор л ер нь бол наадах чинь одоо эмэгтэй хүнтэй ч юм уу өөр хүнтэй ч юм уу тийм болсон тийм шалтгаан бол байхгүй. За. Яг тэр чинь за одоо жишээлбэл би яг 30 гарцсан явж байгаа үедээ бол за их нартайгаа бол одоо төрүүчийн хүн шиг илүү хурдан тавих нь багасаад удаан ширдэг. За. Тэгэхээр одоо яг тухайн хүний эрэгтэй хүнийхээ одоо бие физиологоос хамаарна л та.
Тий одоо хурдан давж гэнэ гэдэг чинь нэг ясандаа одоо нэг энэ ийм л дээ 7 хоногт 2-3 удаа хийгээд тэгээд тавилт нь маш хурдан байна гэдэг чинь хүний бие өөрөө нэг ядарчаараа яг тийм хурдан тавих нөхцөл нь бас болчдөг. Ягаад гэхээр нэг хатуурл нь багасдаг. Хөвчрөлт нь тэр хүн яасан гэнэ? Хөвчрөлт нь багуулчаад байна тий? Хөвчрөлт нь багасдаг. Дээрэс нь одоо яг нэг тэр хүн хүсээд хийж байгаа хийдэж бие физиологч өөрөө ядраад байгаа учраас маш хурдан хугацаанд тавих тийм юу болчдөг байхгүй юу? Ер нь бол одоо юу гэх маш их хүсээд ч юм уу эсвэл нэг байнгын өдөр тутмын тогтмол сексийн хөвшмөл харилцаатай байж байгаад ажлын одоо нэг стрессээс болоод ямар нэгэн одоо ажил амьдралын стресс байгаа шүү дээ. Тэр зүйлээсээ болоод хүн одоо тархиндаа өөрийгөө кодлцдаг гэсэн үг байхгүй юу? Сексээр за би энийг одоо хурдан ичээд жоохон амар ч юм уу тиймэрхүү талынхаа зүйлийг бодцохороо тэр хүний чинь нэг яг тэр тавьж байгаа нөхцөл ч юм уу ингээд өөрчлөгдчихдөг байхгүй. Тийм учраас энэ нэг хүний хүсэж байгаа зүйл биш л дээ. Одоо жишээлбэл би өдөр болгоны сексийн тийм харилцаанд байж байгаад 7 хоногт ингээд нэг 3 хоногт ч юм уу би одоо жишээлбэл их нартайгаа нэг 2 хоног ч юм уу хийхгүй байж 3 хоногоос хийхэд надад энэ бол нэг дур ханамжийн мэдрэмж нь аюу өндөр болчдөг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдлууд үүсдэг байхгүй юу. Тэгээд энэ дээрээс аваад үзэхээр одоо юу гэдэг нэг би одоо орой амраагүй байж байгаад маргааш өдөр нь ч юм уу ингээд аюу сайхан амарчаад нөгөөдөр нь ингээд бэлгийн харилцаанд орох ч юм уу тийм асуудал болоход надад бол одоо ингээд илүү их дур ханах мэдрэмж нь илүү байгаад маш хурдан тавих ч юм уу нэг иймэрхүү нөхцөлд үүсдэг байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд юу байх вэ гэхээр аль болох би одоо тэр ихнэр зөвлөхөд байгаа нь болохоор аль болох нөхрөө жоохон тайван маш гоё тийм тайван нөхцөлд нь хийгээд үз. Хийгээд үзвэл энэ чинь өөрөө шал өөр тийм нөхцөл байдлыг үүсгэх байхгүй. Би манай нөхөр л болохгүй байна хурдан тавиад байна ч гэдэг юм уу тиймэрхүү нөхцөл байдал ш. Одоо нөгөө түрүүчийн үний хэлснээр бол байрлалаа сольж үзэх хэрэгтэй. Дандаа нэг байрлалд хийгээд байвал тэр хүн яг тэр байрлалаараа ингээд ийм бат болцсон байх нөхцөл бас байж болно шүү дээ. Чи хурдан тавиад гарч байгаа. Одоо тэр яриад байгаа нөгөө бэлгийн судрал гэж яриад байгаа. Магадгүй тиймэрхүү байж болно. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэй хүний өөрийн бас нөгөө нэг тэр эр нөхрөө оролдох одоо нөгөө нэг тэр сэрлийн өдөөх байдал дээр нь гараад хийхэд эрэгтэй хүн эрүүх таашаалтайгаар удаан хийх ч юм уу тийм нөхцөл үүсэх боломжтой шүү дээ. Тэр ердөөсөө олон захиад байгаа юм юу гэхээр эхнэр нөхөр хоёр хоорондоо харилцаж секс хийх болж өгвөл. Яг тэгэхээр эрэгтэй нь ядраад амрах гад ингээд хурдан хийгээд дуусах нэг өөр. Эсвэл бол эхнэр нь ч юм уу ингээд за би ийм юм хүсэж байна. Тийм учраас ингээд эргээд угаасаа одоо ингээд байнгын харилцаатай байгаад хад эргээд нэг өдөрт нэг удаа хийдэг хүн байж болдог. Эсвэл бол 2 хоноод нэг 2-3 хийдэг ч юм уу. Янз бүр байхгүй. Тэгэхээр тэр болгоныг эмэгтэй хүн өөрөө нөгөө нэг бодоод хийх хүсэж байгаатай биш. Эрэгтэй хүн өөрөө ингэж өдөөгөөд тэр хоёр хүн ч угаасаа л хамтдаа байгаад хизээ яаж хийх үү гэдгээ ярилцаад хийвэл секс чинь нөгөө нэг тэр яг тэр мөчлөх нь өөрчлөгдөд эхлэхээр багаад секс нь ч гэсэн нөгөө нэг тэр дур ханамж нь ч гэсэн өөрчлөгдөд ирнэ гэсэн үг байна. Тэгэхээр ер нь хоёулаа итгэх санаачлагтай байл гэдэг тийм ээ. Тий. Итгэх санаачлагтай байна гэдэг нь зүгээр ингээд одоо юу гэдэг нөхөр нь ингээд хөдөж байгаа за би ядраад байна гэдэг нь энэ ердөөсөө нөгөө нэг харилцааны асуудал дутчихад байгаа байхгүй юу? Ердөөсөө л одоо юу гэдэг бохомдолтой байна. Нэг бол тэр хоёр хүмүүс одоо ингээд хоорондоо нэг гэр бүлийн маргаантай байх үед ч юм уу эрэгтэй хүн яг тэр үед ингээд жоохон тийм дурмаг байдсан шүү дээ нэг тийм дуртай байхгүй.
одоо үгүй за нэг хийгээ болцсон за нэг юм ёс юм шиг байгаад идэв байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйтэй холбоотой байгаа дээ шүү дээ тийм ээ. Сэтгэл зүйтэй энэ чинь бол 100% холбоотой байхгүй. Секс гэдэг чинь өөрөө зөвхөн хоёр хүн хоорондоо ажил хийгээ болцдог юм биш шүү дээ. Харилцаж хэрэгтэй. Одоо яг тийм одоо энэ гэр бүлүүдэд хамгийн жишээ харагддаг та ингээд гэр бүлээс гадуур харилцаа гэдэг чинь яг л тийм байхгүй да. Зөвхөн хоорондоо ярилцаж ойлголцол юм байхгүй. Тийм байна. За баярлалаа. За. Аригсан байлаарэ. За. За. За ер нь стресс, бухимдал, сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой учраас харилцаад ойлголцсон үндсэн дээрээс бэлгийн харилцаагаа өөрчлөөд итгэв санаачлагтай байвал мөчлөгөн ч гэсэн өөрчлөгдөд хурдан дур хандхан ч гэсэн өөр болтгоо гэдэг чинь. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Минопос. Тэгэхээр альч банкны пос хэрэглэдэг бизнес эрхлэгч босын орлогоороо барьцаагүй шимтгэлгүй шуурхай зээлийг газар дээр шийдвүүлээд авах боломжтой болчихжээ. Тэгэхээр бизнесийн орлогоо пос хөрөмжөөр авдаг бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжүүд наашаа түр анхаарлаа хандуулаарай. Тэгэхээр 30 сая хүртэлх барьцаагүй шимтгэлгүй шуурхай иргэн төлөлтийн таатай нөхцлөөр зээлийг газар дээр шийдвүүлээд авах боломжтой. За танд танилцуулаад байгаа энэ пос нь болохоор Минопос брендийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж байгаа. Давуу тал нь харилцагч руу харсан жижиг дэлгэц учраас тэр дэлгэцээр нь QR код уншуулах, за мөнгөнд өнгө хараад ингэж явах боломжтой. За тэгвэл энэ посыг эхний ээлжийн худалдаа авагчдад хүүгүүл эзэнгээр төлөх боломжтой болгоод ингэ өгсөн байгаа юм байна. Тэгэхээр та өдрийн 15,000 төгрөгөөр 40 хоног төлөөд өөрийн болгоод авчнаа л гэсэн үг. Тэгэхээр өөр банкны пос хэрэглэдэг байсан ч гэсэн Минопосоос 10 саяын посын шуурхай зээлийг аваад өдөр бүр 33,600 хавцаа ингэ автоматар цаанаас нь татаа төлөөд ингэ явчих юм байна. Тэгэхээр зээл авах бүртээ хүүнд буураад явнаа л гэсэн үг. Холбогдох хүчний дугаар нь 95 9995 8673 9995 8673 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтраж байсан Минопос байлаа. За харуултын дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Тамано арамэнд өчимэн төргий. Би нэг сая студи яриа жоохон сонслоо та би өөрөө имштэл хүнтэй. Тийм байна. За. Манай нөхөр бит хоёр одоо яг 33 настай. За. Хоёр хүн байгаа байхгүй. Тэгээд одоо энэ студи нэг тийм эхнэрээсээ өөр хүнтэй байвал яадаг ийдэг гэх нэг тиймэрхүү яриад байна шүү дээ. Тэр болохоор яг миний хувьд болохоор бас яг тийм биш. Сая сүүлийн хүний яснаар бас нэг хоёр хүн хоёулаа хоорондоо тийм нэг санаачлалтай байх мах. Тэр нь бол бас байж болно. Гэхдээ миний хувьд болохоор манай нөхрийн хувьд болохоор ихтөөний хөрхий хурдан тавилтан ерөөсөө нэг тийм сэтгэл санааны байдал тэгээд нэг бие махбодын ядраст тийм юмнаас бас болдог байж магадгүй. Тэгээд удаан хийгээгүй дэхийхээр бас нэг жоохон хурдан тавих тийм тохиолдлууд бас байна. Гэхдээ хин эндээ илүү их таашаал өгөхөөс гадна эмэгтэй хүн сэтгэлээс таашаалтай байх юм бол эмэгтэй хүн нарай хурдан тавьд юм болов. Зөв. Эмэгтэй хүн итгэх санаачлах их байгаад байна шүү дээ тийм. Түрүүний нэг юм асуумаар санагдчихлаа 30 гарч байгаа гэхээр нь. Эрэгтэй хүний нэг 31-ээс 32 наснд бэлгийн дуусал юу яадаг хурдан тавьчих гад байдаг. Танаа хүнд ажил гэж чинь үү тийм юм? Үгүй байна те. Тэгэхээр настай бас хамаатай биш болох гээд байна. Тийм настай бол ерөөсөө хамаатай биш хаа. Эрэгтэй хүн чинь ер нь аль 60 хүртэлд хөвчөрж итгэл гэдэг юм байдаг шүү дээ. Ер нь тэгж сонсогдсон шүү те. Тэгэхээр танаа үнийд бол хурдан дур ханж исэн үе нь болохоор сэтгэл зүйн байдалтай холбогдоод байна уу? Тийм. Сэтгэл зүйн байдалтай холбоотой. Тэгээ хоорондоо бас нөгөө хэрэлдэж маргалцсан үед нэг тийм сонирн байдаг гэдэг тийм бас байдгүй хаа. Ямар нэгэн маргааны үед ч юм уу хурдан дур ханах ч юм уу бэлгийн дуусал нь буурах юм ажиглагдаж байна уу? Надаас л тэр ялтгаад байгаа. Танаас болоод байна тий? Ер нь жоохон нэг тийм. Жоохон маргаан байгаатай байгаа үед бол ер нь эмэгтэй хүн тэгээд цаашаа байл гэдэг шүү дээ. Тэр тохиолдолд цаашлахгүй наашлаа гэвэл бол гайгүй юм байна тий. Ер нь аа тийш. За баярлалаа танд. Нээлттэй ярилцсанд. За баярлалаа. Арга сайхан өнгөрүүлээрэй.
Арай сайхан өнгөрүүлээрэй. За. Тэгэхээр сэтгэл зүйтэй л ер нь холбоотой болоод тэрнээс бол нас мас ч нэг тийм хамааралтай санагдахгүй наа л гэж байна. За эмэгтэйгээ сайн бэлдээд оршлоо сайн хийгээд өгвөл эр хүний хурдан байна уу удаан байна уу нэг хамаагүй штэ. Гол нь эмэгтэйдээ таашаалтай гоё байлгах хэрэгтэй болоо гэж үж байна. За зүгээр л ядарсан байна, стресстэй байна, хөртөгөө сайн ярилцаарай гэж энэ дараагийн сонсогч байна уу? Байна уу сонсогч холбогдсон байна? Байна уу? Байна уу? Орой минь төргий. Байна уу танд? Сонсож байна уу та? Байна. Бага. Байна сонсогч холбогдсон байна та. Спикерийн унтраагаад өгөөрэй. Байна. Миний яриг надад Та спикерийн унтраах юм шүү. За, холбогдож байгаа сонсогчтой дахиад нэг хэлчихье. Та спикер чихвчийн унтраагаад, радиогоо унтраагаад холбогдохгүй бол эндээс би нөгөө дуу хоолойг нэг өөрчилчихөр та өөрийнхөө яриа ингээд давхардаж ингээд сонсогдоод миний яриаг сонсохгүй ах шиг байна. Эфирийн шууд татас 77 77 38 83 77 38 байна уу? За, радиогоо унтраагаараа сонсогч. самбана. Спикер чихвчээ болоолаад өгөөрэй. Би надаа сэдвч сонсчлаа да. За. Нэлээд тийм дандаа болсон хүүхнүүд холбогдсон хийж ганцхан би л холбогдож байгаа юм уу да? Үгүй нэг л бүсгүй холбогдож дан Одоогийн байдлаар бол нэг ирчүүд холбогдлоо. Тийм үү. За би ч юу яхав яг хүн бүгдийн өөрсдийн сэтгэл зүйн талаас их юм шаарддаг баха. Тэгээд миний бодлоор бол одоо сүүлийн үед яг ер нь яагаад манай өвгдээд яагаад тэр хаяны жилтэйгээ их гоё тэр ялангуяа тэр биеийн асуудлаар бол яаж их таардаг байсан. За сонсогч. Тэгээд бодоод үзэхээр энэ чинь нэлээд болох л та. Тэр миний ойлгож байгаагаар бол ялангуяа залуучууд бол сүүлийн үед бол юу тийм Coca-Cola За сонсогчоо янз бүрийн юмыг хэрэгжилж байгаа л да. Ер нь бол нэг тийм одоо ямар бэлтгэл сонсогчоо уучлаарай яриаг нь таслая. Та зүгээр яг таны хувьд яг хэдийд хурдан дур ханж исэн бэ? Ямар шалтгаанаас? Тэр бол хүн хүнээс шалтгаалсан. Тэгвэл ялангуяа манай залуучууд бол ялангуяа маш хурдан уучлаарай. Яриаг нь таслая. Тэгээд сэдвийн дагуу холбогдё. Манай ч та жилжингээл хэлж нэвтрүүлгийн цаг ингээд өнгөрөөд идэг. Гэтэл эндээс ч юм бас тийм ээ хэрэгтэйгээ олоод авчих гад бас хүлээгээд байгаа хүмүүс зөндөө байдаг. Өнөөдөр холбогдсон сонсогчдоо баярлалаа. Энд хүргээд нэвтрүүлгийг өндөрлөе. Байна хоёр талд ингэсээр агаад таарлаа. Тэгээд би өмнө нь ингээ хилээд идэг юм тэр спикер унтраагаад өгөөч, радио унтраагаад өгөөч гэдэг нь учир нь эндээ идэг юм шүү. За энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студиод хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Hike Vision мөн Мино бас байсан. Өнөөдөр хамт байсан холбогдсон бүх сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд та бүхэн сайхан амарцгаагаарай. Маргааш энэ цагта иргэн баяртайгаар уулзцгаая.